Анхаарлаа хандуулж байгаа үзэгчдээ баярлалаа. Мэдээллийн хөтөлбөр үргэлжлэн танд хүрч байна. Оюун эрдэнийн алдаа оноог цаг хугацаа шүүн. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дараах парламентийн анхны том сорилт энэ боллоо. Дараагийн ерөнхий сайдыг томилох үйл яс арчилсан зарчимд нийцсэн. Ялангуяа Монгол Ардын нам улс төрийн соёл жишгийг тогтоож харуулах хэрэгтэй. Оюун эрдэнэ сайн ажилласан, муу ажилласан гэдгийг мэдээж цаг хугацаа шүүн. Одоо харин дараагийн асуудал юу вэ? Дараагийн ерөнхий сайд хэн бэ гэдэг дээр хүн бүхэн өөрөө өөрснийхээ таамгийг дэвшүүлж байна. Тэгэхдээ энд хүмүүсийн таамаг бол хэрэггүй. Монгол Ардын намын дараагийн дарга хэн байх вэ гэдгээс бүх зүйл шалтгааллах юм аа. За өчигдөр тогтоолын төслийг танилцуулахад улсын хурлын дарга тогтоолын төсөл танилцуулахад тогтоолын төслийн 2 дээр дараагийн ерөнхий сайд томилогдтол оюун эрдэнэийг үүрэгт ажиллаа хэрэгжүүлж байхыг даалгасан. Энэ бол бас энэ тогтоолын төсөл дээр бол хэрэглэхэд нэг тийм зохимжтой юм бол биш. Өөрөөр хэлбэл Алтан уугийн засгийн газар огцорхоод шууд тэр даруйда тэр биш давг буюу шадар сайдад дараагийн ерөнхий сайд томилогдтол үүргийг хэрэгжүүлж байх энэ үүргийг өгж байсан юм аа. Энэ бол учиртай. Яагаад тэгэхээр дараагийн ерөнхий сайд үндсэн хуулийнхаа дагуу 30 хоногийн дотор томилогдно. Тэгэхээр 30 хоногийн дотор болвол одоогийн ерөнхий сайд дараагийн ерөнхий сайдад ямар нэгэн нөлөө үзүүлж альсвал дараагийн ерөнхий сайдыг өөрийн хүнээ томилох гэж оролддог учраас тэр даруй тогтоол дээр бол өөрөөр хэлбэл шадар сайдуудад ерөнхий сайдын төр орлон гүйцэтгэгчийг хэрэгжүүлэх ийм нөхцлөөр уг нь ханх ёстой байсан юм аа. За ингээд нөхцөл байдал цаашаага даймжраад Монгол Ардын намын баг хурал ахин хуралдах нь бол тодорхой боллоо. За Монгол Ардын намын дараагийн дарга ахин тодорхой боллоо. Ингээд ерөнхий сайд тодорно. Тэгэхээр сонгодог парламентын засаглал гэдэг өчигдөр бол ерөнхий сайд ч хэдлээ, улсын хурлын зарим гишүүд ч хэдлээ, улсын хурлын дарга ч хэдлээ, ерөнхийлөгч мөн хэллээ. Үнэхээр яг сонгодог парламентын засаглалаараа явах гэж байгаа бол эхлээд Монгол Ардын намын дарга сонгочих ёстой маа. Үүний дараа ерөнхий сайд бол тэртээдэргүй Монгол Ардын намын дарга болох учиртай. Өөрөөр хэлбэл төрийн зовлон болохгүй байх давуу талтай. Зөвхөн нам дээрээ асуудлыг ярилцаад намаараа шийдчих юм болцоо. Тийм учраас төрийн зовлон болгож хэн ерөнхий сайд болох уу? Улсын хурал дээр янз янзын таамаг дэвшүүлж, ингэж улсын хурлын гишүүдийг талцуулж, олон түмнийг талцуулж, нийгмийг ингэж хуваагдал үүсгэх уг нь хэрэггүй юм байнамаа. За ингээд ерөнхий сайдын таамагтай орой. Тэгэхээр ерөнхий сайдад хамгийн их өндөр магадлалтай хүн бол Гомжовын Зандан Шатар гэж ерөнхийлөгчийн хамгийн газрын дараагаар ажиллаж байгаа ийм хүн байна. Тэгэхээр Гомжовын Зандан Шатар бол улсын хурлын дараагаар ажиллаж байсан. Өнөөдрийн 126 та парламент 19 оны үндсэн хуулийн өөрчлөлтөөр гар бие оролцож, манлайлан оролцсон ийм улсын хурлын дарга байгаа. Өөрөөр хэлбэл улсын хурлын даргаыг бас 2 удаа хийгээд амжсан ийм хүн. Дараагийн таамаг бол Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга Янгуугийн Содбаатар гэж хүн байна. Тэгэхээр Содбаатар бол өөрийн verified буюу өөрийнхөө захим хаягаар бол надад ерөнхий сайд болох амбиц байхгүй гэж илэрхийлсэн. Энэ бол цаана бас нэг үгийг илэрхийлээд байгаа юм. Өөрөөр хэлбэл дараагийн ерөнхий сайд бол тодорцсон шүү. Дараагийн ерөнхий сайдад бол нэг таамаг дэвшүүлээд байх хэрэггүй л гэсэн утга санааг бол Содбаатар илэрхийлсэн. Гэхдээ улс төрчдийн нөхцөл байдал, улс төрчдийн харин шинг бол тэтэргүй Монголын ард түмэн бүгдээрээ мэддэг болсон. Тэдний хэлдэг үг бол ерөөсөө ард түмэн хүсээд байхад би өөр яах юм бэ? Би яг хөө тийм шийдвэр гаргасан байж болно. Би тийм амбицгүйгээд хэлсэн байж болно. Гэхдээ энэ ард түмэн ч хүсээд байна штэ гэдэг ийм шалтгаыг хэлээд ингээд бас ерөнхий сайдад нэр дэвших ийм болцоотой юм аа. Дараагийнх нь Монгол улсын сангийн сайд Болдын Жавхлан гэж хүний нэр бас яригдж байна. Жавхлан бол санхүү, төсөв энэ талдаа бол бас нэлээд бас гайгууд орох ийм эдийн засгийн тоонд бас ордог гэдэг. Өөрөөр хэлбэл Монгол банкнд бас тэрүүн дэд ерөнхийлөгчөөр бас ажиллаж байсан ийм туршлагатай. Гэхдээ энэ бол нэг тийм том үзүүлэлт биш. Өөрөөр хэлбэл хамгийн гол нь улс төрийн фракцад хаана ямар хүн дээр хариалагдж байна, ямар хүний үгээр явж байна, ямар хүний дохой зангаагаар цаашдаа явах боломжтой юм. Энээс л бүх зүйл хамаарна. Дараагийнх нь сайн буянгийн амар сайхан гэж Монгол улсын шадар сайдаар ажиллаж байгаа ийм хүн байна. Энэ хүнийг бол Монгол улсын хурлын дарга амар баясгалантай нэг фракц буюу түүнтэй ашиг сонирхол нэгтэй гэж үздэг. Өөрөөр хэлбэл амар баясгалан дарга Монгол улсын ерөнхийлөгч 2 тохироод энэ хүнийг бас дэвшүүлэхэд болохгүй гэх газар байхгүй. Тэгэх юм бол энэ хүн бол бас цаашдаа олон фракцуудтай бас өөрийн гэсэн эв зүгөө олоод явах боломжтой. Өөрөөр хэлбэл арчилсан намын гишүүн, арчилсан намын улсын хурлын
гишүүн одоо Монгол улсын ерөнхийлөгч асан Батулгатай бас худургийн харилцаатай гэж ярьдаг. Тийм учраас бол энэ дээр бол нэг ойлголцоо цаашдаа явахд бол асуудалгүй гэж. За дараагийн эрхэм бол одоо Жадамби Инхвэр гэж. Жадамби Инхвэр гэдэг бол аав нь генерал байсан. За 1990 оны үед Цэдэнбал даргаыг одоо зөвлөлт холбоод улсаас авчирхад одоо төр нь одоо удирдагчаасаа нүрэн буруулж байгаа бол айрам нь генералаа авчирна гэж хэлж гараад одоо ингээд Цэдэнбал даргын одоо тэр шарилыг авчирч ийсэн гэдгээрээ бас нийгэм танигдж илүү тэр нийгмийн дэмжлэгийг авч нийгмийн массыг авсан ийм хүний хүүхэд байгаамаа. Тэгэхээр Инхвэр бол ерөөсөө л хөрөлцөх ерөнхийлөгчийн ойрын хүн буюу түүнтэй дотн одоо нөхөрлөдөг одоо дотны найз нь байгаа. Дараагийн ерөнхий сайд бол хөрөлцөхийн одоо ойрын хүнээс л одоо дараагийн ерөнхий сайд тодорно. Энийг нэг холоо сайгаад одоо улсын хурлын гишүүдээ сайгаад бус намын төлөөллөө сайгаад ингээд нэг толгоогоо гашлахад байх ямар шаардлагагүй. Энэ бол дараагийн ерөнхий сайд ерөнхийлөгчл хүлээн зөвшөөрсөн хүн гарна гэдгийг энд бас зохион тэмдэглэе.